Чи хэнийг дагахгүй. Би энэ асуултыг өөрөөсөө асуухаасаа ч айдаг. Ер нь гайхамшиг болох боломжтой бол зүгээр нэг гайхамшигч биш, бүр хүний зүрх сэтгэлийг өөрчлөх гайхамшиг. Үнэндээ би хариулт нь ямар байх болоо гэдгийг мэдхээс ч айж байлаа. Рина, чиний хувьд баяр болгон чамд Би юу гэж бодож ийн гэж би чамаас салмаар байна. Чи энийг л хүсэж байгаа юм. Тэгвэл энийг яг одоо энд шийдчихье. Амаа тат. Би амаа татахгүй. Харин энийг одоо зохицуулчих. Чи бол ярихаас цаашгүй байна. Би ч угааш нь хаана вэ? Би чамд өмгөөлөгч авч өгөх юм уу? Зүгээр баярлалаа. Надад сайн өмгөөлөгч байгаа. Гэхдээ чи Крисмас өнгөрөлт хүлээсэн чинь дээр үсттэй. Тэгэхгүй бол Санта Клаус чамд ямар ч бэлэг өгөхгүй байлгүй. Чи надад итгэхгүй байна уу? Миний өмгөөлөгч чамд сал хөрөөдөл өгөхөөр итгэнэ чи. Аарон мэдээж тэдний яриаг сонсно. Гэхдээ энэ зодтолдохыг харахаас дээр л дээ. Харин Жоржи Карло хоёр бол бүхнийг өнгөртөл юу ч сонсохгүй. Ямар ч чимээ сонсохгүйгээр унтна гэдэг бол сайхан л да. Аль эсвэл манай жижиг кисэл шиг ч юм уу? Үнэндээ бол тэр юу ч ойлгодгүй байлаа. Тэрний хувьд бол Санта Клаус ирж олон бэлэг өхийг л хүлээн суух нь энэ дэлхийн юунаас ч чухал. Кисэл хонгор минь бэлгнүүдээ нээж үзээрэй. За сайн байна. Крисмсийн баяр бол гэр бүлэрээ цугладаг жилийн нэг өдөр. Би Ринагийн хийсэн жигнэмгүүдийг авчиръя. Үнэхээр амттай шүү. Танай ээж хийдэг байсан жигнэмгийг санагдуулна гэж тан гаргалъя. Крисмсээс өөр өдөр аав ах дүүстэйгээ хизээч уулздаггүй байлаа. Ээж тэрний ганцах нагц Беатрис хоёрч уулздаггүй байсан юм. Үнэндээ бол тэд хоорондоо таарамж муутай байсан юм л да. Хайрт минь дахиад жигнэмэг байна уу? Энийг ав хонгор минь. Надад хоёрыг хийгээд өгөөч. Крисмсийн баяраар бүхэл юм сайхан болж өнгөрнө. Эцэг их хоёр маань чадварлагаар бүхнийг нууж чадна. Брэндон. Авгахта дахиад уух юм хийгээд өгөө. Тэр уудахгүй бүр согтхон. Тгий аваа. Чи намайг согтчих гэж хэлэх гээд байгаа юм биш үсттэй. Викторита тэгж хэлэх гэсэн юм бишээ. Мэдээж аав Викторитаг тэгж хэлэх гээгүй. Зүгээр л тэрнтэй тоглосон л доо. Гэхдээ аав маань бууж өгөхгүй. Тэр бүхнийг л захирах гэж оролдоно. Ганц ажил дээрээч биш, бас гэр бүлдээч. Ингээд гэр бүлийн маань цугларалт цагаасаа өмнө тарна да. Серго, Виктор, молож гуй. Ячаас. Ээж маань ч төгс хүн байгаагүй л дээ. Тэр өглөөний цай коктейлийн баярууд болон самбурдуулалтын ажилгаанд л оролцсон. Яг л гаднаа яланцэг дотроо паланцэг гэдэг шиг. Мэдээж би хайтайхнууд байдаг. Нэг газар мэднэ л дээ. Жаахан ашигс нэг л зардаг юм. Үгүй. Үгүй дээ би шин төгөлдөр хур байгаасаа ч хүсэж байна. Тэрнээс Тийм ээ. Болно л доо сайн л өн. Гэхдээ би тий хөдлөөд байл да. Кисэл битгийл дээ. Би чам дараа нэмэг аваад өгье заа юу. Рина нэгэнд эцэг хийн зүйлийн дарга юм чинь миний бодлоор өөрөө л шийдгэлтэй. Тийм биз дээ. Сургууль төгөлдөр хур аваад өгөхөд нэг их хэцүү ч юм хаалгал да. Үнэхээр гайхалтай. Чи үнэхээр тэгж чадхуу Рина. Чадлагүй яах вэ? Би зүгээр л Серготол ярихад болно. Чамд сайн хандах өртөө хүмүүс үргэлж байдаг юм шүү. Чиний зөв битгий боломжийг алдчихараа. Тийм ээ гэхдээ Рошиг нөхөр тохиолдсон шиг чамд битгий болгосон. Тэр халагдаад юужгүй хатарсан. Тэр халагдсан юм уу? Чи тоглож байгаа байлгүй дээ. Тэрнийг алсан тэр нарийн бичиг хийхнэхдээ зугаацчихсан чи мэдээгүй юм уу? Тийм үү? Тийм ээ. Би тэднийг хоёрчудаа хамтаг нь харсан. Чиний над эмэгчлэн анхаарлын татаад байна. Тэгээд бас тэдний хүүхдүүд бүгд хар тамхи гэдэг юм байна лээ.
Үнэхээр Юу гэж миний хөвгүүд хүмүүжлээд би бурхан талархдаг юм шүү. Үнэхээр хүмүүжлтэй. мэдээж их хүний хайр сохроо. Чи юу гэх гээд байна? Би бас миний ах нар яг л ихэнх хээр алга бол үрн шир алгаа гэдэг шиг л байлаа. Карло гимзэмгүй мэдсэрэлнэ. Тэр өөрийнхөө алдааг үргэлж бусд руу чихнэ. Жоржи зөвийг хийхийн оронд үргэлж хялбарыг л сонгодог байлаа. Хүмүүс тэрэнд итгэж болохгүйг мэддэг байсан юм. Аарон 15 тагаас л арх тамхинд донтсон байсан. Харин би миний хувьд замын маань хөндлөсөн хинтээч би үзэлцэхэд бэлэн байсан юм. Бидний бүрэлдэхүүнд бас шарк байсан юм аа. Тэр урд нь аавын бие хамгаалагч байсан. Ээж хаяа тэрнийг дэлгүүр явуулна. Бас тэр бидний жолооч байж бидэнд хэрэгтэй л болгоныг хийдэг байсан юм. Маш их. Хүчтэй. Буцаагаад өгөөд. Алуу харъя. Юугаа харав? Юу гинэ? Чи бас дүли юм уу? Харааш тэд нар чамайг дуудаад. Тэрийг хараач. Хой ши. Брентон хүм наашра. Наашир. Чимээгүй. Брентон хүм наашир. Юу болов? Ягаад дурлсан юм? Хэрвээ чамд асуудал гарвал чи надад л хэлж бай. За юу? Бид зохицуулнаа. Бид нар ч найзууд үсттэй. За одоо тайвшраад. Ангируугаараа. Аюу. Наа түүхт чинь сургуулийн дүрм зөрчээд байгаа юм шүү. Чиний цалинг. Навас миний цалинг энэ хүүхдээс шалтгаалдаг юм. Гэхдээ За явъя. Магадгүй миний сэтгэлийн гүнд намайг хэнийг нь засаж залруулах байхаа гэсэн найдвар байсан юм. Миний өмнө хүрээ татаад энээс хэтрэхгүй мэдвүү гэж хэлээсэй гэж хүсдэг байлаа. Гэхдээ тэр хэн нэг нь хэн байх байсан юм бэ аава? Ноён Давила Руз ирчихлээ. Лопита тэрнийг оруулчих. Мэдлийн ноёнтой. Руис ороо. Баярлалаа ноёнтой. Дон Серго би маш сайхан мэдээ авчирлаа. Шинэ мустангууд дуусчихжээ. Гэхдээ танд бол хэлснээрээ та хамгийн дөрөнд сонголтоо хийн. Сайн байна. Суугаач. Суу. Баярлалаа ноёнтой. Юм уу? Нэг үдэ одоо биш. Баярлалаа. Тэгэхээр чи тэр машиныг зохицуулаа юм биз дээ. Тийм ээ ноёнтой. Сайн байна, сайн байна. Надад нэг улааныг захиалч. Оройн их үгддэг. Бүх тоноглолтой, тийм үү? Мэдээж бас хайлсан обуудтай шүү. Тэгэхгүй бол миний хөвгүүдийн сэтгэл төрөхгүй. Миний Линкольныг үнэнд оруулчихаарай. 6 сарын өмнө авсныг үү? Би тэрний өнгөнөөс нь залхаж байна. Миний асуусан зүйлт юу болсон бэ? Би танд нэг юм авчирсан. Танай ихнэр таалагдана гэж найдаж байна. Хардаа байгалийн сонгодог үйл. Сайн байна, Руис. Сайн байна. Сайн байна. Лопита, чи энэ төрнийг ороод ирэхгүй юу? Мэдлийн ноёнтой. Танд юу хар туслах вэ? Лопита, За. би чамд энэ зүйлтийг зөвлөж болох уу? Ямар гайхалтай юм бэ? Руис, чи юу гэж бодож байна? Үнэхээр гайхалтай байна. Та надад өгч байгаа юм уу? Болох юм. Сайн байна, Лопита. Заволлоо, маш их баярлаа. Одоо ажилдаа ордоо. Мэдлээ. Уучлаарай. Тэгэхээр танай ихнэрт өөр ямар гоё бэлэг олох юм? Би хоёрыг авна. Хоёрыг үү? Ойлголоо.
Энэ тэдэнд байсан хамгийн үнэтэй нь чамд таалагдана гэж найдаж байна. Алуу би чамд зөөж үзээд хий. Үгүй. Яасан бэ? Чихэн сувд шүү дээ. Чи надаас юу хүсэвэ? Ордон авна гэж бодож байсан юм уу? Үгүй. Энийхээ оронд чи надад зүгээр л нэг сарнаа өгсөн бол дээр байсан. Юу? Тийм ээ. Сарнаа. Чи намайг гараад цэцэрлэгээс өөрөөс чинь зэсэг таслаад ирэхийг хүсэж байгаа юм уу? Ангэж заримдаа чи яг л нэг жаахан охин шиг ажиллах юм. Наадхаа зүгээр зүү. Би хүсэхгүй байна. Чиний хүсэхгүй надад хамаалах. Зүгээр л зүг идэх. Би өөрөө чадна. Алуу төрөглөө. Чи надаа 2 цаг гарan суулаа шүү дээ. Алуу явцгаая Рина. Гүйж байна. Энэ хүлэн авалт надад их чухал байна. Чамд уух юм найз нөхөд байдаг баяр болгон л чухал байдаг үсттэй. Ирина тэд чинь л миний ажил хэргийн холбоос шүү дээ. Чи юу хүсэж байгаа юм бэ? Би чамд дэлхийг амлах Чи ойлгохгүй нү? Чиний тэр дэлхий чинь намайг сонирхгүй байна. гоош явцгаая. Би тэр хүлэн авалтанд чи явмааргүй байна. За чи хүссэн хүсээгүй явах болно. Элчин сайдаас ахуулаад олон чухал хүмүүстэй байх болно. Тэд ихэвчлэн муудалцаж төгсдөг байл. Харин одоо зугаацах гэж оролдож байна. Манай хотын олон чинээлэг айлууд им л байдаг. Тэдэнд бүх юм байдаг ч үнэндээ юучгүй хоосон юм. Эхнэр нь өдөржин яваад гэртээ иртэл нөхөр нь эхнэрээс чи хаана байж байгаад ирвэ гэхэд эхнэр нь бахархалтайгаар гоо сайхны газар гэхэд нөхөр нь тэгээд хаалттай байсан юм байна л да тийм үү гэж гин. Ямар гайхалтай зүйлтэй ирнэ. Би ерөөсө хараагүй юм бэ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Сэргөө надад өнөөдөр өгсөн юм аа. Өнөөдөр чинь чиний төрс өдөртөө би яаж мартаж чадва? Бүгдээрээ наашаа анхаарахгүй юу? Тэр яах гэж байна? Ноён элчин сайдаа таныг зөвшөөрвөл хэдийгээр хүлэн авалт маань таны хүнд тэлцчихсэн би Ирина давилаад бүгдээрээ баяр хүрэхгүй юу гэж хүсэж байна. Өнөөдөр тэрний төрс өдөр юм л да. Сэргөө баяр хүргэсэн чинь баяр болсон. Баяр хүргэе. Баярлалаа. Ой би чамтай ярьж байна. Рина наашаа хараач те. Чи юунда яарав вэ? Баяр одоо л гоё байлж байна шүү дээ. Чамтай тэнэглэх гэж үү? Үгүй баярлалаа. Хэрвээ чи согтож унтлаа уумаар байвал чиний хэрэг би л авч чамтай хамт явахгүй. Чи уухгүй байлаач орё л доо айлуу. Би тань шиг биш л дээ дараггүй. Надтай битгий ингэж яриарай. Намайг тавь өвдөж байна. Үгүй мэдэрээ. Иргэн минь намайг явуулах үгүй юм амт. Эмэгтэйчүүд намайг дагахдаа дуртай байдаг юм шүү. Мерседес Салазар мэднэ үү? Хаалга миний хойно хаагдсан. Би хизээ чинийг мартахгүй. Оо анд минь. Юу болоод байна? Та хоёрыг юу хийж байгаа юм? Бид түлхүүрээ л хайж байна. Төлхөр тэнд байна. Төрс өдрөө бинт. Чи харж байна уу? Би харж байна. Харин чи харж байна. Айлуу би чамд туслая. Болгоомжтой. Битгий унчхаарай да. Болгоомжтой. Машин хаана вэ? Машин. Аль би ядарч байна. Би чамайг дахиад сонсомооргүй байна. Би чамайг энэ бүхнийг алдна гэдгийг ойлгоно гэж найдаж Иргэн байна. мал. Чи харин ганцаараа үлдэн мэдв. Бид салуул би хөөхтүүд авнаа. Чамд тэдэнд өгөх юу байгаа юм бэ? Аа? Би тэдэнд хайр өгч чадна. Чи намайг сонсвоо хайр. Хайр. Бидхий тэнэглээд бай. Хүүхдүүдэд хувцс хэрэгтэй. Сайн боловсрол хэрэгтэй. Гадагшаага аялах хэрэгтэй шүү дээ. Чи тэднийг зүгээр л хайраар амьдрах гэж бодоё, ганцхан гин шүү. Би чамтай ярьж байна. Хүүхдүүдээ яг одоо гараад ирээ алуу. 10. Гараад ирээ. Бүгдээрээ гараад ир. Карло наашаа гараад ирээ. Түргэлцгээ. Жорж, чи ч бас алуу. Алуу явъя гэсэл. Алуу гараад ирцгээ. Брэндин, нааш. Хэнч намайг айлгахгүй. Рина, чи ч бас битгий нуугдаад бай. Гэсэлэг аваад наашир. Алуу. Энд гараад ир гэснийг манай сонсохгүй байна уу?
Хүүхдүүдээ ээж бид хоёр чинь сална. Би та нарыг ээждээ хэнийг нь дагахаа хэлээд. Алуу хариулаад хаа. Надтай яриач. Ээлчин татчихаа юу? Брентон чи хэнийг нь дагах уу? Гисэл. Чи надтай явна үсттэй. Хонгором. Чи яаж ийм юм тэрнээс асууж чадчихна? Тэгээ чи салахыг хүсэхгүй байгаа юм уу? Тэгвэл би хүсэж байна. Би бүр ч хүсэж байна. За яах вэ? Тэгвэл маргахан болий. Хүүхдүүдээр шийдвэрийг гаргуулъя. Нэг удаа тэгээд л дуусгая. Би эцэг ихтэй туслахыг хүсэж байсан ч юу хийж чадах вүлээ дээ. Би томчуудын шийдвэрт хэтэрхий багдана. Харин тэд хүүхэд байхад хит хөгшдөн. Алуу хүүхдүүд аль хурал. Та нарын хариулт надад яг одоо хэрэгтэй байна. Хэнийг нь дагах уу? Клара уцаадахгүй юу? Мэдлээ хатагтай. Байна уу? Давилата яриулаад өгөхгүй юу? Хүлээж байгаарай. Баярлалаа. Байна уу? Хадагта Давила юу? Би байна. Өдрийн мэнд. Би мэдэн авна. Танай нөхрийн өмгөөлөгч. Давила намайг танилуу гэр бүл саллтын тухай ярьж хэлчихээ гэсэн юм л да. Тийм л дээ. Та надтай маргааш уулзаж болох уу? Маргааш гинэ. Хэдэн цагт? Хэрвээ та зөвшөөрвөл би маргааш утсаар ярий. Тэгээд цагаан тоглоё. Болох уу? Болж байна. За тэгвэл ингэж тохирох шүү дээ. Тэгв. Серго тантай байна уу? Чамайг чинь би ийм сайн жүжигчин гэж мэдсэнгүй. Наач миний саяны хэлсэн үг тэрнийг яг л тоон тоосгоор зогсох шиг л болсон. Цаадахт чинь хэрэгтэй. Жаахан айлгамаар байна. Тэр надаас зүгээр л салсгаж чадна гэж бодоод байгаа юм. Чи салах юм. Мэдээж үгүй. Бидэн шиг байр суурьтай хүмүүс тийм юм хийдэг юм шүү дээ. Хаан хатуу хоёр салж болж байгаа юм чинь яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь чи бүгдийг хяналттай байлгах, яг л совд утсантай байдаг шиг л. Тэгээд эрх чөлөөгөө бол гадуур хэдлэх хэрэгтэй. Алуу андам чиний ээлж. Ой хүмүн. Ээжигээ тэрэнд халуун амттай шил хийж өг гэж хэлээрэ. Айгуу дахиад ийм боломж олдохгүй шүү. Арон, чиэнд юугаа хийж байгаа юм бэ? Таныг аваад гэж намайг явуулсан юм аа. Надад хэн ээж тусламж хэрэггүй. Би өөрөө явж чадна. Алуу намайг тавиадах. Наваа би танд туслая. Алуу тавиадгаа. Битгий зөрөөд бай. Би идмээргүй байна. Яагаад? Муухай амттай байна. Тэгээ чи юу идэх юм? Тарвас. Тарвсаа. За яг хөө гихтээ эхлээд энэ хэдэн өнд хийдчих. 5 удаа л халбагдчих. Тэгээд л болоо. 3. 4. Үгүй 3. За гихтээ 3 томыг шүү. Рина, энэ баахан төлбөрийн хуудаснууд юу болохыг хэлээд гэж. Би чамайг хуудас авахын болгож хэлсэн. Гэтэл чи хуудас авсан байна. Би чамайг шинэ угаалгын машин аваад хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Бас авчихж. Би чамайг энэ төлбөрүүдэд барагдуулж хэлсэн шүү дээ. Яагаад чи төлөөгүй юм бэ? Чи энийг боддгоо юм уу? Харамсалтай нүгүй. Би тарвас аваад ирээ. Клара лимон хатгач. За хатагтай. Мэдээж л дээ. Чам шиг хоосон толгой. Харин чинийх бол хоогоор дүүрэн бидтэй. Чамд намайг яаж хүндлэхийг заагаад өгөө л дөө. Надаас холд. Нэг л алхах юм бол Өнөөдөр чи миний өмгөөлөгчтэй ярих байлгүй. мохолчхар.
Бурхан минь намайг уучлаа. Би цаашаа твчихгүй. Ээжээ би 3 том халбарыг идчихлээ. Охин минь намайг уучлаа. Гэтэл би чамд хэрэгтэй юу? Би үнэхээр чамд хэрэгтэй юу? Нээж. Та бидэнд хэрэгтэй шүү дээ. Бид таныг хайрладаг. Бид яаж таньгүйгээр амьдрч чадах вэ? Дан сэрэг маш их хайсан байсан. Дон сэрэг айсан. Би лав идэхгүй мэ. Тэр айгүй бол Дон Пепед юу болсон санаа байлгүй. Чи ямар Дон Пепе яриад байна? Замын хажуугийн хөрш Тэгээд шүү. юу болсон юм? Эхнэр тэрийг өөр эмгтэд явуулсан тул ламар зохиж унагсан гэсэн. Тийш та одоо саналаа. Гэхдээ би хатагтаад илүү санаа зовж хөөхи юу л туулах бол тоо. Би ээж санаа зовж л байна. Брентон чи нана юу хийж байгаа юм бэ? Аа? Аава, та яасан бэ аава? Юу болоод байна? Аава. Та миний хавыг алсан уу? Та тэрнийг алчлаа штэ. Брентон тайвшираач дээ. Юу болоод байна? Аава. Брентон чи юу? Тийм байна. Чиний маань жижигхэн гар байна. Аава би байна. Баярлалаа миний хүү. Чи нэг юмыг мэдэх үү? Би чамд үнэхээр хайртай. Аав нь чамдаа үргэлж хайртай байсан. Хайрлагч бол. Би мэднэ аава. Брентон. Би аавыг чинь яагаачгүй. Тэр гэртээ согтуу ирсэн байх л та. Би юу болсныг ч мэдээгүй шүү дээ. Аав чинь явж байгаад унчихсан юм байлгүй. Би ямар ч буруугүй. Чи ойлгож байна уу? Энэ хэний ч буруу биш. Ээж аав өөрчлөгдөн. Тэр өөрчлөгдөнө. Гэхдээ би яаж хэрхэн хизээ өөрчлөгдөхийг мэдэхгүй байлаа. Миний ганцхан мэдэж байсан юм бол аав маань өөрчлөгдөнө гэдгийг л тэр өөрчлөгдөх ёстой гэдгийг л мэдэж байсан юм. Аавынхаа төлөө цөхрөн уйлж байсан маань залбирал байсан уу юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ удалгүй тэнгэр намайг сонссон юм шиг үнэхээр сони юм тохиолдлоо. Авгагч Беатриз, нагцах Виктор хоёрын зочлолт биднийг үнэхээр гайхшруулсан юм. Энэ үе Крисмсийн баярч байгаагүй л дээ. Чи биднийг ямар байсныг мэднэ штэ. Харин одоо бид дахин бие рүүгээ хашгирч зодол тоолсон. Бид жаргалтай бас эвчээ амьдардаг болсон. Беатрис би чамд сонсож байна. Би сонсож байна. Ганцхан би чамайг ойлгох гэдгийг мэдэхгүй байна. Рина, хамгийн гайхамшигтай нь Виктор бид хоёр Христийг аврагчаа гэж хүлээж авсан. Тэр бидний зүрхэнд шинэ хайрыг суулгасан. Бидний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Тэр нь талархаж байна. Бидний хүүхдүүд өөрчлөгдсөн. Гэрлэлт маань ч өөрчлөгдөж, гэр бүл маань сэргсэн шүү. Үнэхээр гайхалтай. Виктор. Рина, энэ бүхэн үнэ. Бид үнэхээр гайхамшигтайгаар өөрчлөгдсөн. Гэхдээ яаж? Хизээ? Яг үүндээ би юу гэхээ мэдэхгүй байна л да. Беатриз, хэрвээ ямар нэгэн зүйлээ чиний амьдралыг өөрчилсөн юм бол хэрвээ боломжтой бол миний хийх гэсэн өөрчлөөсэй гэж хүсэж байна. Мэдээж бололгүй яах вэ? Чи миний хийснийг л хийхэд болно. Иесуст амьдралаа өг. Тэгэд би юу хийх ёстой юм? Зүгээр л бурхантай яар. Гим хийсэндээ тэрнээс уучлага. Тэгээд тэрнээс шинэ амьдрал авахыг хүсэж байгаагаа хэл. Одоо юу та? Тийм ээ. Яг одоо юу? Тийм. Энд үү? Яагаад болохгүй гэж? Би юу хийх вэ? Зүгээр л залбир. Харин чи хүсэж гинүү? Тийм ээ. Би хүсэж байна. Намайг дагаад хэлээрэй. Эзэн Иесус, би зүрх сэтгэлийнхээ хаалгыг танд нээж байна. Би зүрх сэтгэлийнхээ хаалгыг танд Та орж ирээд танд таалагдахгүй болгоныг цэвэрлж өгөөч. Та орж ирээд танд таалагдахгүй болгоныг цэвэрлж өгөөч. Тэгээд надад шинэ амьдралыг өгөөч. Тэгээд надад шинэ амьдралыг өгөөч. Арон бидэнд юу болсныг хэлэхэд бид авгагч ээж хоёрыг солиорч байна л гэж бодож байсан. Баярлалаа. Энэ ээжийн маань сүүлчийн залбирал байгаагүй. Хичнээн тохиромжгүй газар байсан ч ээж маань өдөрч шөнөч залбирдаг болсон юм. Ирина хаалгаа онгоолгооч ээ. Чи хаалгаа онгоолгох нь уу? Яагаад таг чиг болчих вэ?
Хүүхдүүдээ та нар жорлонд байгаа юм уу? Ээж маань сүм олдтол тэмчих хугацаа ороогүй. Итгэгч шиг амьдрах цорын ганц арга бол зүрхэн шинжлэх. Энэ бол даруухан ингээл нэг сүм байлаа. Засгийн газраас зохион байгуулж байгаа тусламжийн ажил биш бол ээж маань ийм хүмүүстэй харьцдаггүй байсан. Харин одоо тэгвэл эсрэгээр тэд нар ээжид маань туслах нэгэн болсон юм. Библиэд Библигүнгэндээ туслаарай. Зүгээр дээ баярлаа. Бүгд хамтдаа Маркийн сайн мэдээний 2 дугаар бүлгийн 22 21 дугаар ишлэлийг харахгүй юу? Хинч хуучин дээлийг агчаагүй давууны өцөр нөхөхгүй. Тэгвэл шин нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна. Ээжд маань энэ бүхэн тийм ч хялбар байгаагүй. Гэхдээ тэрний хэрэгцээ дэндүү их байсан болохоор тэр үлдсэн юм. Ээж аавтай дахин салах талаар ярихаа болж бас биднийг сүм рүү хамт авч явах болсон юм. Анхандаа ах нар маань энэ бүхэнд дасгад хэцүү байсан ч яваандаа тэдэнд таалагддаг болсон. Харин Кисэл бит хоёрын хувьд ямар ч асуудал байгаагүй. Ерөнхийдөө бол бид ямар ч асуултгүйгээр явсан. Энэ үед аав маань нөгөө л том даргын дүрдээ тоглон өөрийгөө бүхний эсрэг болгож байлаа. Ах дүүс минь, Бурхны үг бидэнд бусдыг 1-2 удаа уучлаа гэж хэлээгүй. Харин 7-г 70 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээнд уучлаа гэсэн юм. Бид уучлахаас татгалзах үед бидний зүрх ямар болдгийг зүгээр л бодоод үз. Сэргөө чи юу хүсэж байгаа юм бэ? Юу хүсэж байгаа юм бэ гэж юу хүсэх юм бэ? Би чамайг надтай яг одоо хамт яваасаа гэж хүсэж байна. Би чамд шинэ хувцас авч өгье. Тэгээд хоёулаа эвлэрье. Энэ хувцас авдаг орой биш ээ. Бас чи гудамжинд ганцаараа зогсохоор ч биш. Бид чинь эхнэр нөхөр шүү дээ. Чи чинь миний эхнэр. Тэгээд бас Сэргөө намайг боддогт чинь баярлалаа. Чи надад хайртай гэж хэлэх гээд байгаа юм уу да, тийм үү? Тийм ээ. Би чамд хайртай. Хэчнээн би чамайг ойлгодоггүй ч гэсэн. Магадгүй би чамайг хэзээ ч ойлгохгүй байлаа ч. Би ер нь чамайг энд юу хийж байгааг ч ойлгохгүй байна. Чамайг намайг дуудахар чинь л би гарч ирлээ шүү. Биш ээ, биш. Чи энэ газар юу хийж байгаа юм бэ? Аа? Энэ удахгүй 30 минутын дараа л тарлаа. Манай сүмийн нэг ах намайг хүргээд өгнө гэсэн л дээ. Ах уу? Эсвэл хайрт уу? Би чамайг яаж гараагараасаа барилдаж байгааг хараагүй гэж бодоо юу? Ойлгомжтой. Арслан бүгдийг л өөртөө адилхан гэж бодож явдаг. Гэртээ уулзъя. Харин ч эсрэгээрээ шүү. Би хагас цагийн дараа гэхэд гэртээ харина. Тэгэхэд чи намайг гаднаа хүлээж байсан чинь дээр шүү. Миний аав зөндөө хоол байхад би энд өлсөж өгөх гэж байна. Би аав дээрээ буцаж очиод аавдаа би Тэнгэрийн эсрэг болгон таны эсрэг гэм хийжээ. Би цаашдаа таны хүү гэгдэх нь зогсгүй. Намайг хөлснийхээ хүнийг болгооч гэж гуй. Би дөрөв дойртлоо. Явах боллоо анд минь. Миний бодлоор бид чожигчих шиг боллоо доо. Над бүгдээрээ хосоор байна. Бүгд луус. Би луусаа гэртээ орхисон. Алив Сэрига чи чинь бүгдийг зогсуулдаг үсттэй. Тийм ээ, гэхдээ эхнэр маань одоо явж өөрийнхөө хүснэг л хийх гээд байна да. Эд хоног тэрнтэй битгий яриа тэгж байгаа чи харна. Тэд бүгдээрээ л адилхан чи харна. Нэг сайн халагдах нь дараа нь асуудал гарахаас сэргийлэн шүү. Энэ гэрээ эзэн гэдгийг харуулахгүй юу? Мэдэхгүй маа. Тэр Библи энтрээс хойш бүхнийг мэддэг юм шиг л аашлах болсон. Тэрэнд өөрийнх нь эмийг амтлуулаа. Тэр Библиэлд чинь эмэгтэйчүүд нөхөртөө захирагдах ёстой гэж байдаг байхгүй юу? Тийм ээ. Тэгж хэлсэн байдаг юм уу? Тийм ээ. Тийм. Тийм. Чиний зөв. Би наадахыг чинь нэг газар уншиж байсан юм байна. Одоо тэднийг унахын тулд яг хаана байдгийг л олох хэрэгтэй байгаа юм. Завж. Яг юу гэсэн байдаг вүлээ? Зөв. Эхнэрүүд эзэнд захирагддаг шиг нөхрүүдэд захирагд. Нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Чи намайг ойлгож байна үгүй юу?
Сонсч байна уу? Тэгвэл яг адилхан нөхрүүдээ эхнэрээ өөрийн биешгээ хайрлах, эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг гэдэг юм. Мэдээж чи мулдрах замаа олно л доо. Би чамд нэг л юм хэлье. Чи нэг бол засар, нэг бол яв. Учир нь энэ гэрээ эзэн бол би. Би тушаал өгдөг. Чи ажил дээрээ тийм л их эрх мэдэлтэй юм байгаа биз? Харин чи энд бол тэрийг алдсан гэдгээ ойлгох цаг чинь болсон. Яхаа сайн бодох. Тэгээд бурхан эсвэл бид хоёрын нэгийг сонгоор. Энэ талаар хэл хэмний сүүлийн үг шүү. Чи юу хийгээд байна? Шийдвэрээ гаргачихлаа. Би маргааш явлаа. Би ярьж дуусаагүй байна. Оо, дуусаагүй байсан юм уу? Чи тэгээд юу хэлэх гэсэн юм? Ээж маань гаргасан сонголтондоо огтхон ч хэрэгэлзээгүй юм. Тэгэд кисэл тэр хоёр сүмийнхээ найзуулах номыг нь дотсон юм. Сайн уу? Тэд яваад нэлээд их тоног боллоо. Тийм болохоор л би гэр орхисон юм. Би тийм там болсон газар байх ёстой юм шиг санагдаагүй. Пастор Санчез болон тэрний эхнэр хоёр ээжд маань ухаалаг зөвлөгөө өглөө. Мэдээж бидэнд амьдралын тэмцлүүд байлгүй яах вэ? Гэхдээ бидэнд бас ялалт байдаг юм шүү дээ. Пастра, би гэрлүүгээ буцаж очихыг хүсэхгүй байна. Би нөхрөө орхимоор байна. Би Иесустэй гэрлэхийг хүсэж байна. Би ойлгож байна дүүмэн. Гэхдээ би энэ бол асуудлын хариулт гэж бодохгүй байна. Чиний хамгийн хэрэгтэй газар чинь гэр чинь шүү дээ. Эзэн чамайг тэндэл тулд гэж дуудсан байна. Чи энэс ухарч болохгүй. Чи хөдөлж гаашгүй байх хэрэгтэй. Бурхан чамайг бидний эзэн Иесус Христээр дамжуулан ялалтаар шагнана. Бодоо өгөөч. Сэрг надад хэлээч. Эхнэр чинь тэгээд үнэхээр буцаад ирээ юу? Би хэлээ үсттэй. Зүгээр хэсэг тоолгүй хайчгаа задуулч аяндаа сөхрөөд лэрнэ гэж. Үгүй яах вэ? Сайхан замтай байгаад чинь захирагдахгүй л хасуурхад ирэхээр чинь захирагдахгүй хайчих. Харин одоо бол нэг эмийг зохицуулсан шүү. Гэртээ эзэн гэдгээ харуулсан. За нөхдүүд минь намайг өршөөгөөрэй. Та нар хүсснээрээ гайхуулжуулна. Гэхдээ одоо оноогоо тоолсон чинь дээ. Таваар тоглож явахад яагаад ингэж гараад байгаа бэ? Явдгал нүүдэлтэй андар. Ааман өөрийгөө тулаанд ялсан гэж бодсон юм. Үнэхээр ч тэр ялсан. Гэхдээ дайнд ялна гэдэг бол өөр хэрэг. Чамд хүүхдүүдийн толоо эргүүлэх хэрэг байхгүй шүү. Тэднийг зүгээр орхи. Тэд нар насан туршаараа өөрсдийнхөө шийдвэрийг гаргах. Чи бидгийг тарихын угаагаад ойлгов уу? Сэргөө чамд ойлгоход хэцүү байгаа гэдэг чинь би ойлгож байна л та. Гэхдээ энэ миний шийдвэр биш. Тэдний өөрсдийн шийдвэр. Аврал гэдэг чинь Иесустэй харилцах хувийн харилцаа юм шүү дээ. Тийм ээ, тийм. Хэрвээ тэд өөрсдөө л баптизм хүртэнэ гэж шийдсэн бол өөрсдийнх нь шийдвэр шүү дээ. Харж л бай. Ой хүүхдүүдээ юу байна даа? Руис сони юу байна? Сонин сод уух юм алгаа. Ноли аавыгаа дууд. Хаав давчирсан юм уу? Би зүгээр л тушаал дагаж байна. Авчир гэсэн энэ л авчирч байна. Дуудаа тэр. Янцтай харагдаж байгаа биз? Чи өөрийгөө эзнэн гэж төсөөлөд үзтээ.
Хажуудаа охтуудыг суулгаад үсий чинь салхи хэл байдал. Ийм жолооны ард суучгаад хотоор зугааллаа гэж боддоо. Чи ямар ч байсан бүтээв. Надад чи уул авчир удаа. Сайхан бүтлээ ахм да. Ямар хуу байна? Яг л зүүч шиг ахм да. Хөөхтүүдэд таалагдж байна уу? Гайхалтай. Аруу чам таалагдж байна. Үнэхээр гоё юм аа. Энэ чиний. Тийм үү? Мэдээж. Наад чиг нөлөөтэй хүний хүү хамгийн сайныг л хэрэглэх ёстой. Чи мэдээж баптизм хүртэхгүй юм байгаа үст. Эсвэл хүртэх юм уу? Энд чинь баптизм хүртэхдээ ямар хамаатай юм? Харин ч эсрэгээр шүү. Хэрвээ чи баптизм хүртэх юм бол бурханд л найддаг гэдгийг харуулж байна. Хэрвээ чи бурханд л найддаг юм бол надад найддаггүй гэсэн үг. Тэгэхээр та хэдэд машин, аялал, та дөрвийн авдаг мөнгө энэ төр байхгүй л болно гэсэн үг шүү дээ. Тавчхандаа бол ирэх амьдралын чинь хэрэгцээг бурханд хангах хэрэгтэй болох нь дээ. Яава. Ээж биднийг баптизм хүртгээд шаардаад байгаа. Чамд ингэж хэлэх нь надад харамсмаар байна л да. Гэхдээ ээж чинь тийм ухаалаг биш байна. Энэ бүхэн тэрнийг стресс оруулж байна. Би ээжд чинь үнэхээр санаа зовж байна. Бас чиний ээж төлөө. Чи жаахан толгоогоо ажиллуулж чөлөөтэй сэтгэлдээ. Аль надад хэлтэй. Библийг ганцхан уншихад тийм үнцэнтэй ном юм уу? Тэгвэл хийнд үү? Боддын ариун бичээсүүдийг юугмаар байна да. Хятадын философчдыг сонслоо. Лаоц байна. Иесусийн хэлсэнтэй адилхан олон юм хэлсэн шүү дээ. Дээрээс нь тэр хүн чинь Христэс хэдэн зууны өмнө амьдарч байсан. Бас Аристотл, Платон, Волтер, Маркс гээд хэдэн 10 гялалцсан эрчүүдийг юу гэх үү? Тэдний сургаалыг юугмаар байна да. Хэрвээ чи баптизм хүртэхгүй бол би чам тэр хүсэж байсан мотор дугуйг авч өгнө шүү. Ээж намайг унуулахгүй байсан ч юу? Ээж чинь унуулахгүй байсан ч авч өгнө. Гэхдээ энэ гэрээ эзэн биш шүү. На туруу гамнаас ав. Аава хоёул нэг гэрээ үл яасан? Ямар гэрээ? Хэрвээ та тамхиа татхаа хэлвэл би хуруугаа хөхөө байлна. Хэрвээ би чиний төлөө өгчиж чадах юм бол яагаад би тамхиг болж чадахгүй гэж. Хэрвээ чи амлсандаа хүрвэл би дахиж хизээж тамхи татахгүй. Би хамлсандаа хүрнэ. За айлуу гар барьчихъя. Бас миний хэлснийг бодоорой. Тэгээд надад мэдэгдэн шүү. Энэ амьдралаас өөр амьдрал байхгүй бол амьдралаа дэми өргөндөө. Руиз. За, манай үйлчлүүлэгчдэд шалгуулахгүй юу? тэг яна энэ та. Арон явъя. Тэр өдөр аав юм маань ярьсан яриа. Биднийг ятгах гэснээс л цаашлаагүй. Олон хүмүүс тийм л байдаг шүү дээ. Бид юу хэлэх вэ? Бүхний эсрэг зогсож байсан ч гэсэн тэр хүн бол бидний аав маань шүү дээ. Шаарч чи наа тамхи унтраагаад нэг тус болчихгүй юу? Унтрааг нэм. Тийм ээ. Чамайг миний хажуу дахиж тамхи татахыг чинь хармааргүй байна шүү. Аав маань галзуу мэт байсан ч тайлбарлашгүй нэг тийм хайр бидний дотор гүнзгий ургаж эхэлсэн. Хичнээн бид хүүхэд байсан ч бид асуудал болон хэрэгцээгээ залбирлаараа бурханд авчирч сурсан юм. Эцэст нь бид бүгд баптизм хүртэхээр шийдлээ. Харин Аароны асуудал бол арай өөр байлаа. Тэр нэгнийх нь талд орж нөгөөгийнх нь эсрэг яаж тоглохоо мэддэг байлаа. Тэр ааваас бэлгийг авсан ч ээжтэй уулзраа олоод л байсан. Миний бодлоор тэр бурханд итгэсэн. Гэхдээ тэр хоёр нүур гаргаж байлаа. Аав ууртай байсан бөгөөд мустанга буцааж явахыг хүсэж Шаар байсан. явцгаая. Гэхдээ тэр гинэт нэг бизнес аялд явах боллоо. Би аавыгаа хизээ эргэж ирэхийг эсвэл эргэж ирэх эсхийг мэдэхгүй байсан юм. Аава, Миний хүү. та ирчихсэн юм уу? Тийм ээ миний хүү. Одоо унтаа.
Баярлалаа аваа. Аваа, Юу болоо миний хүү? би танд маш их хайртай. Брентэн чи чамд маш их хайртай. Сайхан амраарай. Та дахиад явахгүй үсттэй. Үгүй дээ хүм. Аав нь гэртээ байна. Баярлалаа аваа. Ой, намайг битгий орхиоч. Би энд байна. Аваа, наашраа, аваа. Битгий яваач ээ, гуй. Намайг битгий орхил доо. Би энд байна. Аваа! Наашир! Аваа! Аваа, явъя! Брент наашраа. Брент явъя. Би энд байна. Аваа, явъя! Би энд байна. Брент наашраа. Битгий хоцроод байгаа ч тэ наашир. Брент наашраа. Брентэн намайг битгий хаял да. Битгий явал да. Брентэн би энд байна. Рина, Карло, Арон, Жорж. Намайг битгий орхил доо. Брентэн. Аваа, үгүй. Үгүй. Аваа. Бурхан минь. Миний аав хатуу сэтгэлтэй гэдгийг би мэднэ. Тэгээд бас би таныг тэрнийг өөрчилж чадах үгүйг мэдэхгүй. Аав маань өөрчлөгдөхийг хүсэхсийг ч би мэдэхгүй. Та тэрний амьдралд гайхамшиг хийгээч. Би аавыгаа итгэдэггүйг мэддэг байсан ч надад итгэл байсан юм. Тэгээд би нэг бус удаа Бурханаас бүх зүрх сэтгэлээрээ аавыг маань өөрчилж өгөөч гэж гуйсан. Би энэ бүхнийг бүх зүрх сэтгэлээрээ гуйлаа. Амин. Эцэнтэй би Испанаар ярьж чадахгүй шүү дээ. Эзэн минь, миний ээж өөрчлөгдсөн. Бас миний ах ч өөрчлөгдлөө. Харин миний аав өөрчлөгдөг байна. Бид нэгдмэл нэг гэр бүл байхыг хүсэж байна. Энэ үед би миний тэнгэрлэг эцэг маань намайг сонссон. Удахгүй гайхамшиг болох юм шиг санагдсан юм. Харин сэрснийхээ дараа би ер бусын амар тайвныг мэдэрлээ. Брентон, миний хайртай хүү одоо босоорой. Хэдий юм байлаа ч гэсэн би сургуультай явах хэрэгтэй. За, их шиг үсгнээс эхэлцгээе. Тэг үү? Испани хэлэнд их шиг яг хэвээрээ дуудагддаг. Дуудлага хизээч өөрчлөгддөггүй. За эхлэе. Сайн байна. Eso es. Сайн. Y. Muy bien. O. Eso es. Болж байна. Well done, Fletcher. Сайн. Дараагийн хичээл танд маш сонирхолтой байх болно. I think you'll Энэ компьютерийн програм. It's the computer software. Тийм ээ. Which should greatly accelerate your learning. El avión está volando. Онгоц хөөрч байна. Хүн гүйж байна. El hombre
Хүн унаж байна. Хүн гүйж байна. El avión está volando. El hombre está corriendo. Los días pasaron. Өдөр хоног өнгөрсөөр байдал улам бүрд орцсон. Entonces me preguntaba si la Би миний найдаж байсан зүйлсийн маань хариулт ирэх хэсгэд эргэлзэж эхэлсэн юм. borracho Аарон мустанга согтуу барьж яваад осолд орууллаа. pudo haber perdido. Тэр амархан үхэж болох байсан ч бурхны нэгүүлсэл тэрэн дээр байсан бөгөөд тэр байтугай тэр айхтар эмчилгээ хийхээрч бэртээгүй. Аав маань бурхны мотор байсныг хараагүй. Харин зөвхөн үнэтэй машин алдснаа л харж байсан юм. Después, Дараа нь бид Жоржийн талаар бүрч муу мэдээ сонслоо. papá tuvo que llevar Аав маань тэрнийг сэхэн амьдруулах өрөөнд аваачхад мэс засалч тэрнийг яаралтай хагалгаанд оруулсан юм. Бид тэрний төлөө залбирах хэрэгтэй. Тийм ээ, бид залбирах хэрэгтэй. Хөөрхий. Харин хөөрхий. Бүтэн 3 удаагийн хагалгааны дараа ч Жоржийн байдал дээрдэхгүй байлаа. Аав маань юу хийхээ мэдхээ байсан юм. Виктор. Ирсэнд баярлалаа. Битгий юмэр та. Беатрис. Та нар ирсэн нь ямар сайн юм бэ? Чи үнэхээр ятарч байгаа бах та. Тийм ээ. Жорж яаж байна? Яах вэ? Янз нь даал байна. Битгэс назаа. Бид бүгдээрээ тэрний төлөө залбирч байгаа. Тэр бүхнийг туулаад л гарна. Рена, чи түр наашаа өрөөд ирэхгүй юу? Хамтдаа Жоржийн төлөө залбирцгаая. Тэнгэр дэх эцэг минь, дандаа бид баярлалаа. Бид эзэн таны ариун нэрийг өргөж байна. Биднийг энэ газар хамтдан цуглуулж өгсөнд баярлалаа. Эзэн минь бид танаас Жоржийг эдгэж өгөөч гэж гуйж байна. Жоржийг өхүүлээгүйд бурхан талархъя. Би энүүгээр дамжуулан аавын маань итгэл өсөх байхаа гэж бодож байсан юм. Гэвч тийм болсонгүй. Үгүй яах вэ? Ядчил тэр инээмсэглсэн юм. Урхан чамайг эдгэсэнд би үнэхээр баяртай байна. Рина, хүүхдүүдэд хайчих нь уу? Бид сүмд очиж бурхан Жорж дээр маань инэрлээ болгосон талархлаа илэрхийлье. Чи бид нартай явах юм уу? Миний бодлоор би жаахан амрах хэрэгтэй байна. Бидэнтэй яваач. Чи сүмд бол бүр илүү амарна шүү дээ. Та нар юу хийж байх ёстойгоо мэдхүү. Чемдана аваад юмаа багалцгаа. Амралтанд явцгаая. Канкун ч юм уу, Жорж ч юм уу? Аль юу гэмээр байна да? За явцгаая да. Тийх үү? Эзэн бол гайхалтай. Би түүнийг хүндлэхийг хүсэж байна. Эзэн бол үдсгэлэнтэй. Би түүнийг хүндлэхийг хүсэж байна. Yo solo podía orar. Миний хийж чадах юм зөвхөн залбирах л байсан юм. Ээж маань болон бусад маань ч ялгаагүй тийм л байлаа. Аав маань зүрх хатуурсан байлаа. Яг л бурхныг эсэргүүцэж байсан Египтийн хаан фараон шиг. Гэхдээ би тэр л өдрийг мэдэж байсан юм да.
Сайн байна уу? Бурхан ивэг. Намайг Kingsley Fletcher гэдэг. Даниэл Санчес. Танд юугаар туслах вэ? Тантай танилцахад таатай байна. Надад ч гэсэн. Би Канадаас ирсэн. Тэр баруун Африкийн Канаас ирсэн. Тэрний аав нь тосгоныхон захирагч бас итгэгч байсан юм. Kingsley балчир наснаас л Библийг судалсан байлаа. Тэрээр 10 хэлээр ярьдаг байсан. Энэ дундаас хамгийн чухал нь тэр хайрын хэлээр ярьдаг байлаа. Бурхны хайр хүн бүрт зориулагддаг. El amor de Dios por cada persona. Флетчер ах минь, таныг юу Мексик руу аваад ирвэ? Та яагаад энд ирсэн юм? Лондонд нэг өглөө эрт бүр нар мандахаас өмнө бурхан надтай ярьж эхэлсэн юм л да. Би сэрэгтэл бурханы дуу хоолойг сонсох хүслээр дүүрэн сэрсэн. Харин бурхан миний зүрх сэтгэлд үгээ хэлсэн. Би эзэн минь та надаар юу хийлгэхийг хүсэвэ гэж асуусан. Тэгээд би эзэн надад Мексик руу яв гэхийг мэдэрсэн. Энэ бол хамгийн гайхалтай хэсэг нь байлаа. Тэрнийг сэрхээс, үүр цайхаас өмнө бурхан тэрнийг далай гатлуулан ядуусд сайн мэдээг түгээлгэхээр олзлогдөгсдгийг эрхчлөөг нь олгохоор шархалсан зүрх сэтгэлүүдийг эдгэх гэж цөхөрсөн сүнснийх нь оронд Магдалины нөмөргийг өгөх гэж илгээсэн байлаа. Би энд танд уншуулахаар өөрийнхөө хийж үзсэн ажлуудын талаарх тодорхойлтуудыг авчирлаа. Тэр манай хотод ирэх үедээ аль хэдийн Мексикт нэлээд хэдэн сар болчихсон нийслэлийн хэд хэдэн сүмүүдэд номлолчихсон байсан. Тэр хэд хэдэн сүмээс авчирсан захиануудаач үзүүлсэн. Миний харж байгаагаар эзэн Флетчер ахын маань үнэхээр гайхамшигтайгаар ашиглаж байгаа юм байна. Бурхан алтар шиг. Хэрвээ бид Толюкад Флетчер ахаар сургаал заалган сайн мэдээ тараах аян зохиовол зүгээр юм уу гэж бодлоо. Ингээд пастор Санчес болон сүмийн ахлагч нар Флетчер ахаар сургаал заалган сайн мэдээ тараах хэдэн өдрийн төлөвлөгөөг гаргасан юм. No obstante, Гэхдээ эхлээд бүгдээрээ тэрний хэрэгцээг хангах хэрэгтэй байлаа. Рена та энэ хэдэн өдрүүдэд Флетчер ахыг гэртээ суулгах боломж байна уу? Болно хаа гэж бодож байна. Таны сайхан сэтгэл баярлалаа. Ээж маань мэдээ зөвшөөрөлгүй яг уу. Харин гайхалтай нь аав маань зөвшөөрсөн юм. Тэрэнд хэдэн 7 хоног байх газар хэрэгтэй байна. За болноо. Тэр манад байж болно. Харин цаатгаа жадаа үүдэн дээр орхиорой гэж хэлээрэй. Битгий бүдүүлэг зангаргалтай. За баяртай. Сайн уу Серго? Чамайг Флетчер ахтай танилцуулмаар байна. Тэр бидэнтэй хэдэн 7 хоног болно. Тантай уулзах таатай байна. Залхимтгай байдал чинь баярлаа. Өөх, тэр бас Испаноор ярьдаг юм. Би энэ чинь хамрандаа яс зүүсэн байх гэж бодсон шүү дээ. Серго бүдүүлэг ажиллахаа болооч. Зүгээрээ. Танаа нөхөр чинь их шооч хүн байна. Суугач. Баярлаа. Мексикт Африкаас ирсэн хэн нэгэн энд хэрэг болно. Юу таныг авчирав дээ. Африкч нь эндээс хэдэн мянган километр үздэй. Танаа улсад таныг тоодгүй юм уу? Би өрдөд эзнийг дагсан юм. Тэр намайг яв гэж хэлсэн учраас л би энд ирсэн юм л да. Тэр чинь чамтай утсаар ярьсан биш үү? Зүгээр л над тэрнтэй харилцах сайн харилцаа байдаг юм аа. Би энэс чамд өгөх ёсгүй байхаа тийм үү? Зүгээрээ баярлаа. Юу гарав вэ? Арай намайг идчихгүй юм байх үст. Давилага. Та өөрийнхөө авралын талаар мэдэх үү? Ажлаа хийж л байвал мэднэ. Одоо чи өвхлээр төрий барих байх л да. Миний бодлоор энэ бол ердөө толгой эргүүлсэн явдал. Хэрвээ бид амьдралыг тийм л бага мэддэг юм бол өвхтийн талаар юу мэдэх гэж найдах ёстой. Хэрвээ та үнэхээр Иесусыг мэдвэл та ойлгох л байсан. Тэр л цорын ганц бидний төлөө нас барж дахин амьдсан нэгэн. Дахин амьдсан? Тийм ээ, дахин амьдсан. Тэгээд тэр чинь хаана амьдардаг юм те? Би уулзч болох юм уу? Давилага. Энд миний зүрхэнд. Хэрвээ та түүнийг оруулвал тэр таныч зүрхэнд амьдарч болно. Та дараагийн 7 хоногт сүм дээр очиж бид томоохон аян зохиож байгаа л. Аян гинэ? Би ойлгохгүй юм байна. Флетчер ахын хотод байх хугацаанд сургаал номлоно. Би ойлголоо. Намайг өөртөө нэгдээч гэж юу? Хэрвээ чи зөвшөөрвөл би жолооч болж болно. Ирина, би тэрнэр тоглоогүй шүү.
Los días pasaron. Өдөр өнгөрсөөр аав маань амлалтаа биелүүлэх цаг ирлээ. Como no cabía Бид нар нэгэнт нэг машинд багтахгүй болохоор зарим нь өөр машинд сууж сүм рүү явсан юм. Плечер түргэлээрээ. Надад чиний Миний охтууд. Эмэгтэй юу болсон юм бэ? Миний охтууд. Суугаараа таавчир. Та их уусан юм уу? Та уусна уу? Тийм ээ. Итгэмээр. Тийм. Би уусан. Би сэргээд авилаа гэж юм байна. Бид Колине Санчес түргэний тэрэг хэрэгтэй боллоо. Үгүй. Ганцхан машин. Нэг солиотой эмэгтэй цогтуугаараа машин барьсан байна. Тэрнтэй зөв 2 охин байна. Миний бодлоор өөрийнх нь охтууд бололтой. За мэдлээ. Плечер охтууд нь яаж вэ? Зарим нэг газараа шалбарч хөгөрсөн байна. Руис. el póster con el rostro de Kingsley fue el Кенглегийн царайг гаргасан зарлал тэр өдөр аавын маань 2 дахь цохилт байсан que юм. necesitaba para ver si Тэрэнд өөрийгөө харах тол хэрэгтэй байсан юм л та. Ах дүүс минь бид эзэн дотор амарч сурах хэрэгтэй. Бид түүнд итгэж сурах хэрэгтэй. Учир нь бидний тулаанд тэр байлддаг юм. Есүс бол таны төлөө загалмай дээр нас урсан нэгэн. Одоо ч таны төлөө тэмцсээр байна. Бид түүнд итгэх хэрэгтэй. Учир нь тэр бидэнд хайртай учраас. Бидний аврагч эзэн Есүс бидэнд хайртай. Бидний цорын ганц хаан загалмай дээр бидний гмийн төлөө нас барсан юм. Бидний амьдрал ямар ч утгагүй юм шиг санагдах үед бид Иесусээс хариултаа хайх хэрэгтэй. Түүний үгэнд хэлэхдээ эцэж туйлсан хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарт амралтыг өгье гэсэн байдаг. Түүн дээр эрэхтэн тэр та нарын бүхий л ачааг өөрөхийг хүсэж байна. Тэр танаас тэр хүнд ачааг авч өргөхийг хүсэж байна. Түүн дээр ирцгээ тэр таны миний бас энэ дэлхийн ачааг өөрөхийг хүсэж байна. Тийм учраас тэр Калвар дахь загалмаа дээр таны миний төлөө нас орсон юм. Түүн рүү ирцгээ. Өнөөдөр энд зүрх сэтгэлээ өгч Иесусээр амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа хүн байна уу? Гараа өргөхгүй юу? Танд баярлаа. Бурхан ивэг. Та гараа өргөсөн үү? Тэнд бас бурхан таныг ивэг. Таныг ч бас харлаа. Хичнээн хүн Иесуст ачаагаа өөрөлдөхийг хүсэж байна. Бурхан ивэг. Хэрвээ та урагш гарч ирэхийг хүсвэл гарч ирнэ үү? Учир нь Иесус таныг дуудаж байна. Бурхан ивэг. Бурхан ивэг. Oh Lord, I know you see this man's heart. You feel his pain, his anguish, and I ask you to move in his life. My God, you have the power to break the chains of the enemy. You are the only one that can change Sergio Davila, my Lord, and his family, my Lord. Thank you. You are so good, my Lord. Oh, you're wonderful. I love you. I love you. Плечер. Та энд юу хийж байгаа юм бэ? Сайн уу Давила? Би залбирч байна. Бурхантай ярьж байна. Одоо оройтчихжээ. Та жаахан унтж авбал танд дээрсэн. Би зүгээрээ баярлаа. Харин та яагаад унтахгүй байгаа юм бэ? Би мэдэхгүй байна.
Заримдаа би унтаж чаддгүй юм л. Тэгээд та цэцэрлэгээр алхах юм уу? Яах вэ? Нэг талын амралт гэхүү дээ. Та суугаач. Баярлалаа. Таны өнөөдөр сүм дээр ярьсан сургаалч нэг сонирхолтой байсан шүү. Бурхан алдар шиг. Хүн дачаа өөрсөн хүмүүсээ над руу ир. Би та нарт амралтыг өгье. Би 5 настайгаас л ажил хийж эхэлсэн. Их л бага байжтэй Давила. Яагаад? Миний аав аригч юм байсан. Шөнөөр явж тэрнийг цэнгэний газраас гэртээ авчирдаг байл. Намайг 10 тав байхад аав манаас урсан юм л д. Тэгээд л би гэрээ авч явах хэрэгтэй болсон юм. Хэтэрхий их хариуцлага байжээ. Үргэлжилт юм байсан юм аа. Би энэс өөрийг мэдэхгүй шүү дээ. Миний хувьд амьдрал гэдэг тэр чигээрээ л тэмцэл. Эзэн дотор буй нэгэн амарч чаднаа. Тэр хэлэхдээ над руу ирсэн хэнийг ч би түлхэхгүй. Яаж зүгээр л хүн бурхан дээр очих юм? Бурханы хаант улсад орохын тулд та дахин төрөх хэрэгтэй. Дахин төрөх үү? Тийм ээ. Тааш нь юу л яриад байна да. Ихийнхээс харуу дахиж орох. Тийм амар биш шүү дээ. Боломж. Үгүй Давила. Та бурханы сүнсээр дахин төрөх хэрэгтэй. Махан биеийг төрүүлнэ. Харин сүнсийг төрүүлнэ. Та энийг яаж бодлох юм бэ? Би танд хэлж чадах ганц зүйл бол Бурхан дэлхийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Түүнд итгэсэн хэн ч мөхөхгүй. Харин мөнх амьтаа болно. Серго. Бурхан танд хайртай. Бурхан таныг хайрладгийг би мэдэж байна. Харин та амьдралдаа шийдвэрээ гаргах хэрэгтэй. Та өөрөө хинтээ явах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Өнөөдөр Бурхан тантай эвлэрэн бүгдийг хэвэнд нь оруулахыг хүсэж байна. Бидний эзэн бол хайрын Бурхан. Тэр дэлхийг хайрлсан. Таныг эмүүд ямар ч байсан хамаагүй Иесус бидэнд өөрийн амьдрал өгөхөөр ирсэн. Бурхан таныг өөрчлөхийг хүсэж байна. Түүн рүү ирцгээе. Өнөөдөр бол авралын өдөр. Түүний үгэнд хэлэхдээ наашир хамт хэлэлцээ. Та нарын нүглүүд часуулаа мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно. Бурхан минь, миний аав энд байна. Та тэрний талаар бүгдийг мэднэ. Яагаад гэвэл би танд бүгдийг хэлсэн штэ. Бурхан минь, тэр таныг дагахаар шийдсэнийг, бүхнийг зөөр хийхийг хүсэж байгааг нь, таны хүү болох гэж байгааг нь хараач. Таны үгэнд хэрвээ бид хүүхэд шиг байвал бид таны хаанчлалд орно гэсэн байдаг. Баярлалаа Бурхан минь. Та Сэргөө төрсөнд чинь талархъя. Эзэн минь түүний зүрхэнд хүрсэнд чинь баярлалаа. Таны хувьд юу ч боломжгүй биш.
Гэнэтхэн л гайхамшиг болсон юм да. Миний аавын зүрх яг л гаднаасаа юу ч мэдэгдэлгүйгээр 100 удаа цохиулж буй чулуу шиг байсан юм. Эцэст нь тэр чулуу хідэн хэсэг болон бутарсан юм. Бидний гуйлт яг л тэр чулууг буталсан алх нь байсан бөгөөд Кингсли ах эцсийн цохилтыг хийж тэрнийг чөлөөлөх Бурхны багж нь байсан юм. Хамгийн их гайхаж байсан хүн бол Аарон байлаа. Нэг талаас нь тэр ч бас аавыг эзэн дээр ирсэнд нь баярлж байсан. Харин нөгөө талаас Аарон өөрийн дуртай зүйлсээсээ хэрхэн татгалзаж чадах вүлээ? Харин одоо тэр аав маань эзний өмнө сөхөрснгийг харж байгаа болов. Аавын маань өөрчлөлт хурдан бас жинхэнэ байсан. Тийм ч олон хонолгүй тэр Аароныг хайхаар явлаа. Арам, аюул ганцхан хором уулзаадах юм. Та хүлээж болохгүй мө? Үгүй ээ, би чамтай одоо ярмаар байна. Ярилцаж болох уу? Хоёулаа тийш сууя л та. За, тэр. Танд юу хийж байгаа? Арам. Би чамайг гэрт чинь аваачаар ирлээ. Би чамаас уучлал гуйж байна. Хүм. Миний уучлалыг хүлээн аваач. Ууй чамаас. Хава. Бурхан гайхамшигыг бүтээсээр байдгаа гэдэгт надад ямар ч эргэлзээ төрдөггүй. Би танд яагаад гэдгийг хэлж чаднаа. Тэр гайхамшигаа хийсээр байдаг. Учир нь тэр бидэнд хайртай болохоор. Ороод ирээ. Брэнд хурлаарай. Ээж ирж байна. Би одоохоо очлоо. За. Библиэд хэлэхдээ Бурхан бол хайр гэж байна. Аав маань Есүсийг дагахаар шийдэх үед бид нэгдмэл гэр бүл болсон юм. Харин бид дахин хизээч хэнийг дагах вэ гэсэн аимшигтай асуулттай тулгараагүй. Одоо бид хамтдаа Бурхантай хамт нэгэн зүг рүү чиглэх болсон. Анхаарай. Алив түрглээрээ. Гэсэл лагаасаагаарай. Алив түрглээрээ. Тэдэнд туслаарай. Явсаа. Алив лага хурдлаарай. Шаараа үлгээрэй. Одоо хурдлаарай. Ирж байна. Яг наашгаа ирж байна. Хурдлаарай. Брэнд чи яач вэ алив? Брэнд хой. Ирлээ шүү. Бүгдээрээ нуугдаарай. Гинтийн бэлэг. Гэнтийн бэлэг. Рина, төрсөн өдрийн минь төргий. Би чамд эхлээд анхааруулмаар байна л да. Энэ бол их үнэтэй бэлэг шүү. Баярлалаа Сэргэ. Сайн байна уу? Намайг Серго Давила гэдэг. Таны сая үзсэн киноны жинхэнэ Серго. Есүс Христ миний бас гэр бүлийн маань амьдралд орж ирж шинэ амьдрал өгсөнд би үнэхээр баяртай байна. Миний баг хүү Брент бидний тавьсан чи хэнийг дагах вэ гэсэн асуултад хариулах гэж ямар их тарчилж байснаа хэлж байсныг сайн санаж байна. Харин одоо ганц миний хүү Брент ч биш. Бид бүгдээрээ гэр бүлийнхэн маань хэнийг дагахаа сайн мэддэг болсон. Хүндэт найз минь, та өөрийгөө харин хинтээ явах вэ гэдгийг бодож үзсэн үү? Есүс Христ хэлэхдээ энэ амьдралд та хоёр замыг сонгож болно гэж хэлсэн юм. Нэгдүх нь өргөн уудам, тэгээд бас сэтгэл татмаар дагахад амархан юм шиг.
Харин үнэн хэрэгтээ бол өхөл рүү хөтлөх зам. Нөгөө зам нь нарийн чанга, харин энэ нь аврал болон амьдрал руу хөтөлдөг. Есүс хэлэхдээ тэр таны зүрх сэтгэлийн хаалгыг тогшоод таныг дуудаж байна. Хэрвээ та түүний дуу хоолойг сонсоод үүдээ нээвэл тэр өнөөдөр таны зүрх сэтгэлд чинь орж ирж тантай хамт амьдрна. Тэгээд тантай амьдрсаар л болно. Би таныг амьдралын чинь хамгийн чухал шийдвэрээ гаргахад чи уриалмаар байна. Та яг одоо хаанч байлаа гэсэн таныг богинохон залбиралд өрье. Та толгоогоо бүхийлгэнэ. Эзэн Иесус Христ, та намайг үргэлж хайрладагт нь баярлалаа. Би яг одоо танаас гмий минь уучлаач гэж гуйж байна. Миний гмийг та өөрийн цусаараа угаагаач. Эзэн минь, би танд зүрхээ нэгээд урьж байна. Эзэн Иесус минь, зүрх сэтгэлд минь орооч. Би таныг аврагчаа болгон хүлээн авч байна. Та миний нэрийг үрдийн амьдралын Амин номондоо бичээч. Иесусийн нэрээр амин. Хэрвээ та үнэн сэтгэлээсээ энэ залбирлыг хэлсэн бол та дөнгөж амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг сая гаргалаа. Хэрвээ та өөрөөсөө хизээ нэгэн цаг ямар замаар явах вэ гэдгийг асууж байсан бол мэдээж та олох л байсан. Сонгох зам олон бий. Сонсооч. Чи зөвхөн Иесус дотор л жинхэнэ амар тайвныг олно. Чи хаашаа явж байна вэ? Чи хэнтэй явах вэ? Чи аль зүг рүү явах вэ? Дэлхий чамд олон зүйлсийг амлана. Чи алийг сонгох вэ? Сонсооч. Чи зөвхөн Иесус дотор л жинхэнэ амар тайвныг олно. Мөнгө бүхнийг шийдэхгүй. Сайн үйлсч бүхнийг шийдэхгүй. Хэрвээ чи өнөөдөр Иесус дээр ирвэл чи заавал ялах болно. El dinero la solución, tampoco el ser moral. Si a Jesús te acercas hoy, seguro vencerás. Малах 4:5-6 Харахтун эзний агуу аимшигтүүдээр ирэхээс өмнө би иш үзүүлэгч Элияг та нарт байлгав. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд рүү, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү нэргүүлнэ. Эсвгөөс бээрж энэ нутгийг хараалаар цохино. Бурхантын Иесус сүмээс орчуулан гаргав. 2008 он